Эрдэнэ төлөвлөр залуу ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос хойш уурхайчин 1, уурхайчин 2, уурхайчин 3 төслийг эхлүүлсэн юм а. Үүнээс уурхайчин 1 төсөл амжилттай хэрэгжиж дууссан бол уурхайчин 3 төслийн бүтээн байгуулалт эд өрнөж байна. Харин 600 айлын уурхайчин 2 төслийн ажил гацаанд орж захиалагчид нь түрүүчээс гудамжинд гарах шахам хүнд байдалд орчихжээ. Амжилттай хэрэгжиж байгаа өмнөх 2 төслийн үр дүнтэй адилхан бодож Эрдэнэ төлөвлөрийнхээ нэр хүнд нөмөр нөөлөгт найдаад байдгаа байрны урьдчилгаанд өгчихсөн уурхайчдад болон тэдний ар гэрт чухам юу тохиолдов? Хэрвээ өргөн хаан компанид анхаараа барьсан бол биднээс ингэж найдаж ингэж бүх мөнгө төгрөгөө өгч үү. Бид нэр өөрсдөө захиалга гэрээ хийж захиалга өгж байгаа боловч тухайн үед энэ тендерийг зарлж энэ компаниг оруулж ирсэн тал нь Эрдэнэ төлөвлөр өөрсдөө бид нэр төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулж чадахгүй бол ашиглалтанд оруулсан хугацааныхаа алтангийг төлнө гэдээ ингээд заагаад өгсөн гэрээний залт өгөн байгаа. Тэгвэл үйлдвэр анханасаа энэ төсөл гэж оруулж ирсэн. Энэ үйлдвэр өөрсдийнхөө гэрээний дагуу хариуцлагыг хянах үүргээ биелүүлээч тий. Эрдэнэ төлөвлөр энэ тухайн компанийг сонгож шалгаруулж оруулсан учраас энэ бол угаасаа хэрэгжин баригдана болно гэдэг үүднээс бид нэр захиалга өгсөн байхгүй юу? Тэгээ өргөн хаандаар очиж урьдчилгаагаа буцаагаад авъя гэхээр бид нэр та нарт өгөх мөнгө байхгүй гэж хэлж байгаа. Бид нэр ингээд хохирчод байна. Одоо энэ барилгын ажлыг эхлүүлээч гэхээр танаа үйлдвэрийн дараагч дэндүү одоо тийм сэтгэлгүй асуудалд ханддаг. Одоо яадаг юм мэдэхгүй тодорхойгүй шалтгаанаар бидний ажлыг явуулдаггүй, гацаадаг. Өргөн хаан компанитай яг ингээд гарын үс зураг гэр байгуулсан бол ганц зөрг гэж юм байна. Нийт төсөв нь одоо 150 орчим тэрбум төгрөг төсөв баггүй. 150 орчим тэрбум төгрөгийг ердөөсөө 7 хууль хийсэн гэсэн үг. Үндэ бол маш бага ажил хийсэн байна. Гэхдээ энэ бэлтгэл ажил бол нэлээд явсан гэсэн үг. Нийтдээ болох төр 10 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байгаа. Тэрнээс бид нар бас өнгөрсөн оноос ч хойш ч бас хүмүүс захиалга авцаа одоо хүнд байдал үүслэхээс гадна тэрүүн орчим төгрөг уцаасан байх хэрэгтэй. Хэлбэрийг бол энэ Эрдэнэтийн капитрон дансны хэсэг. За бэлнээр нэг хэсэг нь. За нэг нь одоо манай кастер авсан. За кастер авсан төлбөрүүд ер нь бол шууд л ингээд байр сольсон гэсэн үг. Яг одоо байрын одоо мөнгө уцаамаар байна гэдэг ихээр нь өгсөн. За дээр нь мэд манайхад бэлэн байсан мөнгө ингээд бид буцааж өгсөн төлбөрүүд байдаг байхгүй юу? Тэр чинь бол шалгалт амар энгийн байхгүй юу? Нөгөө талаасаа орсон материал чинь бүгд баримтаар л байгаа шүү. Одоо яг гэрээ цуцлыг гэсэн хүмүүс тэгээ яг хөө тэр гэрээ цуцлыг гэвэл тэгээ мөнгөний олох гэдэг. Үгүй шүү дээ. Одоо тэгэл одоо тухайн хүний сонголт шүү дээ. Ингээл хүйтний улирал эхлээл энэ барилга хавар дахиад эхлэх болов эхлэхгүй болов тий. Дахиад хавар эхлэх болдоо гэхэд дахиад ханшийн зөрүүний асуудал яригдах болов. Дахиад ханшийн зөрүүний асуудал яригдаад ингэхээр дахиад бидний одоо нөгөө квадрат метр дээр дахиад мөнгө нэмэгдэх болов тийм ээ. Тийм айдас биднэрт маш их байна. Удаан хугацаанд хариуцагчийн хаалга мөргөж яваа энэ асуултын хариултыг хамтдаа уурхайчдаас ирсэн санал хүсэлтэнд тулгуурлан хайцгаая. Уурхайчин 2 төсөлд ямар асуудал байна вэ? Нэгдүгээрт төсөлд найдаж өөрт байгаа бүхнээ барьсан 300 гаруй захиалагчийг хөлс хүчээр урсган шударгаар хөдөлмөрлөж олсон нийт 8 орчим тэрбум төгрөгөөр хохирооход ойрхон байна. Хоёрдугаар 2020 оны 12 дугаар сарын 30-нд улсын комист бүрэн хүлээлгэж өгөх гэрээний үүрэг бараг 2 жилээр хэтэрчээ. Гуравдугаар тухайн орон сууцны захиалагчаас альва урьдчилгаа авах ёсгүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч компани барилгыг 100% өөрийн хөрөнгөөр барьж ажлын гүйцэтгэл нь 70% хүрсэн тохиолдолд үйлдвэрийн ажилчдад зарах үүргийг гэрээгээр хүлээсэн боловч ажилчдаас урьдчилгаа мөнгө авч өрн таран хийсэн. Дистралдаар хэлээд байвал маш олон асуудал бий. Асуудал хэрхэн эхэлсэн бэ? Маш олон хүний итгэл найдвар, хөрөнгө мөнгө, цаг хугацааг өрн таран хийж байгаа уурхайчин 2 төслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар одоогоос 2 жил гаруй өмнө зарласан. Хамгийн чухал нь сонгон шалгаруулалтын шаардлага гүйцэтгэгч компани 100% өөрийн хөрөнгөөр барьж түлхүүр гардуулах байлаа. Үүнийг тухайн үед сонгон шалгаруулалтын зар нийтлсэн өдөр тутмын сониноос бичиг үсэг тайлагдсан хинэн ч олоод уншчихж болохоор байгааг та бүхэн харж байна. Шалгарсан компани 2 газарт давхартаа 5 айлтай, зойрын давхартаа гаражтай, 10 давхар, 2 орцтой, 6 блок бүхий 600 айлын орон сууцны барилга барих үүргийг хүлээхээр сонгон шалгаруулалтыг зарласан байдаг. Тус төслийн тендерт Химон Construction, Wall Mining Water хувьцаат компани, Jansu Huaning Construction Engineering улсын үйлдвэрийн газар гэсэн 3 компани өрсөлдсөн. Эдгээрээс Jansu Huaning Construction Engineering улсын үйлдвэрийн газар худалдах орон сууцны 1 м квадратын хамгийн бага үнэрийг санал болгох 1,580,000 төгрөгийн саналыг оруулж иржээ. Ингээд ухаан хорооллыг барьж ашиглалтанд оруулах санхүүгийн баталгаа буюу
30 сая юаны хөрөнгийн баталгааг гаргаж өгснөөр бүгд найрамдах хятад улсын төрийн өмчит Jiangsu Huaning Engineering Construction улсын үйлдвэрийн газар Монгол улсаас Өргөө хаан Construction компаниг түншлэх шалгарсан байна. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээгэн байгууллагатан Монгол улсад дэлгэрсэн цар дахлын улмаас бүгд найрамдах хятад улсаа тус компани удирдлагууд ирэх боломжгүй цаг үе таарсан учраас зөвхөн Өргөө хаан Construction хувьцаат компани Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газартаа гэрээ байгуулжээ. Тендерт ороход Өргөө хаан компани бүрдүүлсэн материал болоод хүүхдийн чадамж нь хангасан учраас л шалгарсан байж таараа гэсэн. Тэр утгаараа бол энд бол нэг тийм одоо эргэж хараад ч юм уу эсвэл асуудал үүссэн зүйл байх. Хамгийн гол нь тэр хөрөнгөний баталгаатай байна гэдэг тэр Jiangsu Huaning компани хөрөнгөний баталгаан дээр манайх үзэлжил над компани чинь сонгож гэрээ байгуулсан байхгүй юу? Одоо 3 компани оролцсон байдیں۔ Тэгээд тэр Өргөө хаан гэж компани угаасаа тэнд чинь байхгүй. Бүгд Jiangsu Huaning-аа явдаг. Тэгээ наад зах нь одоо юу яалаа гэхэд зүгээр л одоо Эрдэнэт үйлдвэрийн дансан тушаагдсан мөнгө гэд үзэхэд л тэр тендерийн мөнгө гэд үзэхэд л угаасаа байхгүй. Би бол 20 оны 8 сар ажил авсан. Хамгийн ихний миний хийсэн ажил санаж байгаагаар нэг ерөнхийлөгөө батлагдал эхэлж исэн. Тэгэхээр би 8 сараас хойш ажлыг мэднэ гэсэн. Цагаан цаасан дээр хараад бичиж байгуулсан уг гэрээнд бас нэг учир бий. Уг гэрээний цаанад анх уг тендерт оролцогч Jiangsu Huaning Engineering Construction улсын үйлдвэрийн газар нь тендерийн бүхий шаардлагыг хангаж байсан боловч тухайн үед Эрдэнэт хялгантын цэвэр усны шугам хатаадах ажилд хятад компани орууллаа гэж эргэд шүүмжлэн уг ажлыг цуцалсантай холбогдуулан дахин хятад компанитай холбоотой дүүлэн шууганы эзэн болохыг хүсээгүй. Иймээс Өргөө хаан Construction гэх жижиг компани зөвхөн гүйцэтгэгчээр сонгон түншлэлээр оруулж түншлэлийн нэрийн өмнөөс гэрээ хийж эрхийн Өргөө хаан Construction хувьцаат компанид олгосон байдгийг. Өөрөөр хэлэх юм бол сошиал шүүмж хил амыг хааж Монгол нэрийн дор хятадын аж ахуй нэгж уг ажлыг гүйцэтгэхээр болсон гэсэн үг юм. Энэхүү хэлбэр агуулгын ялгаа нүд хурах гэсэн элбийн үзэгдлээс дараагийн зовлон эхэлнэ. Тендер шалгаруулалтын шаардлага дээр маш олон одоо хууль тогтоомжийн үзүүлэлтүүд байсан. Тусгай зөвшөөрлөлийн шаардлагууд байсан. Тэрний нэгээс бусд нь Өргөө хаанд байгаагүй. Гэтэл нэг тендерийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэг худалдаа авах гэдэг. Тэр хуулийн дагуу одоо нэг дүүцүүлэх одоо хятадын тийм тусгай зөвшөөрөл нь Монголын тийм тусгай зөвшөөрлөлтөд дүүцнэ гэдэг материалаар өгөөд тэгээд шалгалсан. Тэрнээс яг тэр тендерийн шаардлагыг бол Өргөө хаан хангаж чадахгүй. Ер нь бол дэлхийн хэмжээний шахам компани тендерийг авах нь бол тэгээд тэнгууд одоо нөө хятад гэдэг нэрнээс л хил ам гарах байхаа одоо эхнийх нь ингээд гарчаад мэдүү тэр тухайн үеийн сайтуудын мэдээлэл янз бүрийн юмнуудыг үзээрэй яг тэр асуудалтай давхцсан байдیں۔ Тэгээд тийм боломжтой үүднээс Өргөө хааныг оруулаад гэрээнд гарын үсэг зурах их олгцсон байхгүй. Гэрээнд Өргөө хаан Construction компани ашиглалтанд орсон орон сууцныхаа зөвхөн худалдан авах гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж заасан. Гэтэл Өргөө хаан Construction орон сууцыг захиалах ажлыг хийж эхэлснээр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, уурхайчид, захиалагчид болж эхэлсэн юм. Төслийн нэр бүхий цахим хаягаар захиалга авах сурчлагаа байршуулан газар широоны ажлыг зохих газраас нь зөвшөөрөл авалгүй эхлүүлж юугүй барилга орон сууц босгох гэж байгаа мэтээр уурхайчдыг төөрөгдүүлэн захиалга авсан байдаг. Газар нь албан ёсны зөвшөөрөлтэй юу? Тийм, Эрдэнэт үйлдвэрийн зөвшөөрөлтэй. Эрдэнэт үйлдвэрт одоо Орхон аймгаас олгосон газар. Одоо уурхайчин нэг дээр гэхэд бид нар 70% хүрсэн захиал одоо барилга нь ингээ явагдсны дараа захиалга өгнө гэд байжгаад яваад очихоор юу байхгүй одоо сонгоод авчихаар барилга байхгүй дууссан. Бүгдээрээ тэрнж дууссан, энэс дууссан, тэр давхарч дууссан гэд ингээд сонголт авахгүй болчдөг байхгүй. Тийм учраас энэ уурхайчин хоёр дээр болохоор бүгдээрээ одоо энэ захиалга өгж байгаа хүмүүс шүү дээ. Аль болох өөрсөндөө таарсан давхар тийм ээ нарлуу харсан боломжийн байрлалтай өссөн юундаа захиалга өгөхийн тулд ингээд урьдч нэгнээс урьдч захиалга өгж байгаа байхгүй. 2022 оны 3 сарын 1-нд шалтгаанд орно гэсэн тийм хугацаа заагаад захиалга өгсөн байгаа. Захиалга манайх бол 100% бас мөнгө өгөөд захиалга өгсөн байна. За тухайд чинь хашаа байшин нэг 15 сая, байр нэг 50 сая ч юм уу те нэг өрөө байр амьдралын нөхцөлөө сайжруулах орон байраа зараад бүтэн төлцсөн 70% төлцсөн. Одоо админ даавын да ээжиндээ түрээсээ орон суусан байгаа. Энэ бүхэн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдэл байлаа. Төслийн гэрээнд
Гүйцэтгэгч барилгын ажлыг 100% өөрийн хөрөнгөөр хийх ёстой тухайд урдж захиалагчдаас урьдчилан авахыг хориглосон. Гэвч Өргөө хаан констракшн компани урьдчилсан захиалга авсныг дээр дүрдсэн билээ. Энэ төслийн орон сууцыг худалдахдаа Эрдэнэ төлөвлөрөөс нэрс гаргаж тэр ажилчдын энэ төслийн орон сууцанд оруулахаар заасан гэсэн үг юм. Дараа нь зөрчигдсөн заалтвал ашиглалтанд орох хугацааны. Энэ төсөл 2020 оны 8 сарын 30-ны дотор барилгын ажлыг бүрэн дуусгаж 2020 оны 12 дугаар сарын 30-нд улсын комисс хүлээлгэн өгөх ёстой бүтээн байгуулалт байлаа. Манайх зураг хийж ин ажлаа зэрэгцүүлээд явах бол хугацаа алдаад байна. Бид нар одоо газар шорооны асар их ажил хийх учраас хугацаа алдахгүй тул бид нар барилгаа бараагүй зүгээр газар шорооныхаа ажлыг хийжээя гэдэг ингээ газар шорооныхаа ажлыг хэлсэн байхгүй юу. Энэ хоорондоо манайх зураг хийгээ батлуулаад ажил эхлэх зөвшөөрлөө авчихнаа. Зөвхөн бид нар газар шорооныхаа ажил асар их болохоор энийг хийжээе гэдэг үднэс бид нар газар шорооны ажил эхлүүлсэн байхгүй юу. Тэгээд сая зураг төсөвнүүд нь батлагдаад хамгийн эцсийн байдлаар сая 22 оны 4 сарын 28-нд магадлал батлуулж ирсэж одоо ажлын хэсгээр нөгөөдх нь хилцэж манайх хүлээж авсан. За би хариуцлагатайгаар хэлье. Манай гэрэн дээр хизээ захиалга авахыг заагаагүй гэдгийг. Бүр тэр тухайд дуртайчгүй байгаа. Тэгэхээр бид нэр хуулийн хүрээнд заагдсан эрх хэмжээний хүрээнд л ажиллаа хийн. Түүнээс ч одоо гэрээгээр хоригдсон зүйлийг давж хийнэ гэж байхгүй. Авч болохгүй гэсэн заалт маань өөрөө 100% өөрөөр бүсгүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах гэдгээр зохицуулагдаад явж байгаа гэж ойлгоод байгаа. Энэ бол гэрээгээ бүрэн зөрчсөн асуудал. Яагаад гэвэл гэрээнд чинь бүр хамгийн ихэнд нь дээрэс нь бүр тэр тендерийн урилган дээрээ хүртэл байдیں۔ 100% өөрийн хөрөнгөөр барьж байгуулан дэлгүүр гардуулах нөхцлөөр гэж байдیں۔ Тэнд ямар ч захиалга авах гэдэг үг үсэг байхгүй. За энэ бүгдээс харахад олон айлыг хохироож болзошгүй нөхцөл байдалд хүргээд байгаа Өргөө хаан констракшн компани нь анхнаасаа олон нийтийг төөрөгдүүлж ашиг олох зорилготой байсан юм биш үзээ гэсэн асуулт гарч ирж байна. За төөрөгдүүлж гих үндслэл нь дараах бичиг баримтаар нотлогдох юм аа. За суурьч гүйцэд тавиагүй байхдаа орон сууцны захиалгыг авч байсан тус компанид Эрдэнэ төлөвлөр төрийн өмчөд үйлдвэрийн газраас барилгын ажил 70% гүйцэтгэлтэй тохиолдолд за захиалга авахыг албан бичгээр сануулж байжээ. Энэ шийдвэрээр болгож орон сууц захиалсан ажилчдаас авсан урьдчилгаа төлбөрүүдийг буцааж зохих эзэд нь шилжүүлэх Өргөө хаан констракшн гэдэг. Тэр энэ нөхдүүд одоо залилсан гэдгийг одоо энэ хурлаар авч ирсэн биз дээ. Та нар одоо гэрээгээ зөрчсөн байна. Тэгэнгүүт Эрдэнэ төлөвлөр зүгээр суугаагүй хуралдсан юм байна. Би энэ чинь мэдээгүй сайс дэлгэр байгаад ийм олон хүмүүс. Хамгийн нэгдүгээр орон сууц захиалсан ажилчдаас авсан урьдчилгаа төлбөрүүдээ буцааж зохих эзэдэд нь шилжүүлэх. Гэт ингээд. Хэд оны шид? Энэ 21 оны 2 сарын 8-нд яасан байна. 05336 тоо тэмдэглэл байгаа. Гэвч нэмж захиалга авсаар байсан нь сонирхол татдаг. Яагаад Өргөө хаан констракшн компани гэнэт энэ төслийн барилгыг барихаар болсон нь тун сонирхолтой. Тэд энэ эрхийг авахын тулд гүйцэтгэгч хятад компанийн нэрийн өмнөөс хуурамчаар энэ төсөлд оролцох боломжгүй болсон бичгийг үйлдэж Эрдэнэ төлөвлөрт хүргүүлсэн гэх. Тендерийн жинхэнэ ялагч Jiangsu Huaning Engineering Construction улсын үйлдвэрийн газар үүнийг мэдэж ажил гүйцэтгэх эрхээ шилжүүлж өгөхийг Эрдэнэ төлөвлөр төрийн өмчт үйлдвэрийн газраас хүссэн албан бичгийг ирүүлсэн гэдгийг тухайн үед Jiangsu Huaning Engineering Construction компаниг Монгол төлөөлөн ажиллаж байсан Батамгалан ярьж байна. Эцэстэн тэрээр хариуцлаган үрж ажилласаа чөлөөлөгдөжээ. Ер нь бол нөгөө Өргөн хаан санхүүгийн асар их зөрчил гаргасан. Одоо хоорондын мэдээлэл одоо жишээ нь одоо бидний хоорондын мэдээлэлээс илүү зөвхөн одоо Эрдэнэ төлөвлөр өөрсдөө ажилчтайгаа ингээд мэдээлэл солилцож чадахгүй байгаа гэх мэтлээ иймэрхүү зүйлүүдийг ашиглаад асар их хэмжээний мөнгө одоо татан төвлөрүүлсэн. Гэхдээ хийсэн ажил нь тийм хэмжээнд хүрэхгүй байсан. За би тодорхой тоог нь гээд яг бүр нарийн шалгадаг газрууд руу бол өөрсдөө нь гаргаж өгсөн баримтцалтыг өгч болно. Тэгсэн тэгээд тийм болохоор одоо ингээд хятад уурлаа штэ. Одоо бид нар энэ ажлыг аваад одоо бид нар 9 тэрбум төгрөг төвлөрүүлчихжээ. Гэтэл бид нар энийг ингээд одоо 2 тэрбум хүрхгүй төгрөгийн ажил хийчихэд хахад бид нар энийг аваад
одоо хятад бол биднийг бодвол илүү хариуцлагатай байх шиг байна. Тэгээд энийг аваад энэ ажлыг үргэлжлүүлнэ. Гэтэл одоо өргөн хаан гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөөр энэ 7 тэрбум төгрөгийг нөхөж чадах уу чадахгүй юу гэдэг асуудал гарч ирсэн. За тэгээд сүүлд нь одоо өргөн хааныг олж ирснээрээ би буруутаад тэгээд за би тавьсан. Тэгээд одоо ч гэсэн бас яг мэдээж өргөн хааныг оруулж ирсэн миний буруу учраас би бас нөгөө нэг аль талднаас энэ олчих санаатай л байна. Тэр нэг сая 22 оны 5 сард төсөлд бичиг явуулсан байсан. Тэр 21 оны 12 сард асарчсан гар ирсэн тавьсан. Тэгээд юу шүү. Ямар ч хятадаас ирсэн анх бичиг их хөөн араас заавал гэдэг шүү. Тэр их хөөн бичгийг барьж тэр хэрэгтэй шүү. Тэгээд бичгээр баг хуурчаад бичгээр төвдөө явж байна. Нүүн хамгийн анх Жансан ухааны инженеринг гэж компани Монголд орж ирээд хамгийн анхны үйл ажиллагаа эрхэлж байхад гарын үсэг зурж байсан тэр нэг 5 дугаар тесийн захирал байдээ. За. Эпэмож үйл ажиллагаа хийсэн. Одоо тэр хүн бол бүр нас орсон хүн байхгүй юу? Тэр хүний гар явж илээ. Эрдэт үйлдвэрийнхнийг нэр хүн төслийн талаарх элдв сөрөг мэдээлэл тараахгүй байх гэсэн болгоомжгүй болгоомжлолоос шалтгаалж гадагшаа ямар нэгэн дөрвтэй сануулга мэдээлэл хийхгүйгээс нийт 300 гаруй захиалагч 8 орчим тэрбум төгрөгийн захиалгаан өргөө хаанд шилжүүлчихсэн байдаг. Өргөө хаан ойлголтын зөрүү мэдээллийн ил тод бус байдал дээр тоглолт хийж өдий хэмжээний хөрөнгийг баялаг бүтээгчдээс авчихсан гэсэн үг юм. Эхний захиалагч 2020 оны 1-р сард урьдчилгаагаар байрлуулсан. Тогттой тавтай шинэ орон сууцтай болно гэсэн захиалагчийн боломжит бүх аргаан хэрэглэн урьдчилгаагаар бүрдүүлсэнийг хэлж байна. Манайх бол одоо 76 м квадрат талбайтай 3 өрөө бай захиалсан. Тэгээ энэ бол 20 оны 6 сард 21 оны 6 сард захиалсан. Тухайн үед бол 22 он бүрэн ашиглалтанд оруулчихна гэж хэлж ирсэн. Тэгээ өнгөрсөн жил тэгэд манайх мэдээж нэг гэрээндээ заасан 30% төлбөрөөр төлөөсөн 30% төлбөрөөр төлсөн байж байгаа. За яг үйлдвэрийн хэмжээнд бол албан бус мэдээлэл миний сонсноор бол 300 гаруй одоо үйлдвэрийн ажилчид захиалга өгсөн гэдэг тоо мэдээлэл байгаа. Ер нь ихэнх нь нэг 20-30% гүйцэтгэл, зарим нь бол бүр 100% төлбөр төлсөн айлууд. Тэгээ тухайн үед бол өөртөө байсан байр машинаа зараад урьдчилгаа 30% бүрдүүлээд захиалга өгсөн айлууд бол ихэнх нь байгаа. Тэгээ яг үүнээс улбатаагаар цайхан нөгөө байраа зараагүй боломж ашиглаад урьдчилгаа хийсэн усуд бол яг байрандаа байгаа. А яг зараад өрөөд ингээд орсон усуд өнөөдөр 1 жил түрээсийн байр, 2 жил түрээсийн байр тэгээ 100% төлчихсөн байдаг гэдэг ингээд энэ дэр бол ийм бас маш олон иргэдэд бас энэ хохирол гарч байгаа. За миний хувьд бол анх эхлээд гэрээ хийж явахдаа Эрдэнэ өргөө хаан компанид ярьжсэн зүйл бол бид нар 22 оны 9 сар гэд бид нар бүр ашиглалтанд оруулчихнаа. Одоо ингээд энэ 100 21 оны 100 гэд бид нар одоо энэ л эхлээ явчихнаа гэж ингэж анх ярьжсэн. Жил гарны өмнө энэ уурхач хоёр захиалга гэсэн. Бид хоёр яг нөгөө нэг тухайн үед одоо бид хоёрын байр захиалж явах үед тухайн үед 2 өрөө байр 70 саятай байсан байхгүй юу. Тэгээ бид хоёр 2 өрөө байр авч яхаар нэмсэн 3 өрөө байр авъя гэж бодоод хашаа байшингаа зараад юунд уурхач хоёр захиалга өгсөн. Одоо мэдээж урьдчилгаа цуглуулах гэж нэлээд л зовно шүү дээ бид нэр тий. Цуглуулсан мөнгөн дээрээсээ тухайн үед байр юунаас банкнаас зээл аваад ингээ нийлүүлээд уурхач хоёр 30 гаруй сая төгрөгийн захиалга өгсөн. Ингээ цаг явах тусам энэ хүмүүс чинь байр төрүүлсэлж байгаа, манайх шиг хашаа байшин гэр төрүүлсэлж байгаа айлуу зөндөө байгаа. Энэ асуудлаа хурдан шийдээч. Эн чин одоо ажилчдын чинь одоо нэгдүгээр хэд материал мөнгө санхүүгээр хохирчлаа. Хоёрдугаар сэтгэл санаагаар маш их хохирж шít. Манайх бол үнэндээ л хэцүү байдал байна. Миний альчин биш байхгүй дээ. Эрдэнэ үйлдвэрийн альчин байхгүй юу? Тэр хүмүүс нэг өргөн хаан компанид нэг итгээд ороод ирсэн гэж би бас бодохгүй байна. Эний чинь цаана Эрдэнэ үйлдвэр газар дэвтцийг хангаж өгсөн учраас та нар захиалга өгөөрэй гэж зарлаад нээлттэй ингээд зарласан учраас ажилч нь үйлдвэрийн одоо энэ төслийг тгээд үйлдвэрийн баталгаанд итгээд л орчихсон байж тарна штэ. Тэгээ ийм төслөөр одоо ийм асуудал үүсэж байгаа асуудал дээр Эрдэнэ үйлдвэр хамгийн санаа зовх хэрэгтэй. Зөв биз? Одоо бид бол ажиллаа хиймээр байна гэд цаг бүр одоо би бүр чамд баримттайгаар хэлнэ. Цаг бүр одоо энэ асуудал өндөрж шүү гэдэг баримтыг баримтжуулаад бичгээр өгчээсэн. Уул нь зөөн нь бол энэ асуудлыг Эрдэнэ үйлдвэрийн барилга боломж хяналт төлөлтөд хэлцэж алд байгаа. Тэр алдны дарга Батбаяр хариуцсан инженер Мэнгэржүү гэж хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс ингээд асуудлыг тавиад болохоо байлаа гэд ажлын хэсгийг хурдуулаад шийдвэл явж байгаа үргэлт юм билээ. Гэтэл өнөөдөр хүртэл яг одоо байхгүй. Гэвч захиалгын эд явцад газар шааны ажил хийж
Хундааманд цутгаж байсан компани цар тахалтай холбоотойгоор хилгаал хаасан бараа материалын нийлүүлэлт зогсон гэх шалтгаанаар төслийн ажлыг гацаалаа. Мөн бараа материалын үн өссөнтэй холбоотой үнийн зөрүү гарсан гэд барилгын ажил өнөөдрийг хүртэл урагшлаагүй захиалагчтай хийсэн гэрээ ёсоор ашиглалтанд орох хугацаанд хүлээлгэн өгөх найдвар бүрэн тасарчээ. Иргэд уурхайчид төслийн захиалагч болох Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай удаадараа уулзалт хийж хүсэлт гаргаж жагсч цуглахтаа тулсан ч Эрдэнэт үйлдвэрийн захирлалсан Бадамсүрэн тэдэнд бодит мэдээллийг хүргэлгүй тодорхой шийдэл хэлэлгүй байсаар ажлаа хүлээлгэж өгснийг захиалагчид ярьж байна. Уурхайчин 2 захиалагчдын хувь заяа хайчих вэ? За Уурхайчин 2 төслийг Өргөө хаан констракшн компани анхнаасаа тендерт ялж аваагүй. За мөн нөхцөл байдал ийн ээдрээтэй өрнөж байхад Эрдэнэт үйлдвэр гэрээнд заасанчлан за уг ажлын алдаа дутагдалд үнэлгээ хийж за гэрээг яагаад цуцалсангүй. За бас яагаад компани руу албан бичиг шидэж суухынхаа оронд Уурхайчин ажилчдаа асуудлыг боддоор мэдээлэх талаар за хуруугач хөдөлгөөгүй юм болоо. За төслийн захиалагчид гэрээг цуцлах, за мөн энэхүү гэрээний гүйцэтгэлийг шалгуулах бүрэн эрх бий. Тухайн үед бид нэр одоо үйлдвэртэй л найзсан. Эрдэнэт үйлдвэр одоо захиалагч тал нь Эрдэнэт үйлдвэр гэсэн үг шүү дээ. Одоо энэ компаниг бид нэр өөрсдөө захиалга гэрээ хийж захиалга өгж байгаа боловч тухайн үед энэ тендерийг зарлж энэ компаниг оруулж ирсэн тал нь Эрдэнэт үйлдвэр өөрсдөө. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэр санал хүсэлтэд илэрхийлээд одоо яг захиалга өгсөн байгаа иргэд Эрдэнэт үйлдвэр 2 удаа уулзалт хийсэн. Одоо бараг өсвөрлөн зарлах хэмжээнд очиж дараа нь үүдэн дээр нь очиж бүтэн сууж иж. Тэдэндээс бол хуулийн элчийн зүгээс өгж байгаа мэдээлэл бол ерөнхийдөө бид нар 70% хүр тэрний дараа захиалга өгөх мэдээллийг өгсөн байсан. Та нар өөрсдөө очиж захиалга өгсөн учраас энэ хохиролд бол Эрдэнэт үйлдвэр бол хэрвээ та нар хууль яриад явах юм бол та нарыг бид нар хамгаалах гэдэг юм бол ийм эргэцэн боломж байхгүй. Ер нь бол та нарын өөрсдөө чи маргал одоо муухай үгээр хэлэх юм бол хогч штэ гэдэг л юмыг л ярьж байгаа. Бадамсүрэн дарагтаа уулзах гэж 2-3 удаа хүсэлт өгж үзсэн. Хүлээж аваагүй. Шийтгэл гэсээр байгаад ажиллаагүй явцсан байгаа. Энэ гэрээгээ одоо хүчнтэй юм үгүй мүү гэж асуумаар байгаа. Одоо энэ үйлдвэрийн даргатай уулзъягээ биднээс маш их одоо бичгээр буюу биеэрээ очиж зөндөө гиндрэгсэн гадаа очиж зогссон, жагсаалч хийсэн. Сумаас зөвшөөрөл аваад биднээс жагсаал хүртэл хийсэн 50 жагсаал. Тэгээд ингээд ерөөсөө уулздгүй биднээс. Бодит мэдээлэл өгдөг. Тэгээ өргөн хаал нэг босон болоогүй мэдээлэл өгдөг. Тэднийх нь үгэнд эхлээд захиалагчид итгэжсэн. Сүүлдээ илтгэд алдраад тэгээд бодит мэдээлэл авахгүй. Энэ гэрээний дагууг л энэ гэрээг л эхнээсээ энэ болохгүй шүү, энэ захиалга өгж болохгүй шүү. Таанаас юу болоод байгаа юм бэ гэх хяналтаа тавиад үйлдвэр те. Энийг анаас зогсоосон бол бид өдөд ийм байдалд хүрэхгүй байх юм баггүй. Өнөөдөр бидний хохирлыг хэн барагдуулах юм бэ? Энэ жил доор хойж 10 жил махижээж тэр мөнгийг цуглуулж байгаа шүү дээ. Тэгсэн мөнгөө ингээд нэг байранд аваачаад ингээд өгөө төгжээ ачиж шүү дээ бид нар. Өнөөдөр байрчгүй, орон гэрчгүй, одоо дээрэс нь унах унаачгүй. Өргөө хаан анхнаасаа залилангийн компани байсан уу? Эсвэл явц дундаа дур мэдэн иргэдийн иргэшгийг хохирох үйлдэлд хяналт сул мэдээлэл хомос байдлыг ашиглан ханцуу шамлан орсон уу? Захиалагчийн гэрээнээс харахад эхнээс нь тодорхой сэдэлттэйгээр захиалга авч эхэлсэн байж болзошгүй гэж харагдалт төрж байна. Өргөө хаанаас хятад компанийн нэрийн өмнөөс хуурамч бичиг үлдэн Эрдэнэт үйлдвэрт өгсөн бичиг. Захиалагч тусгаруулын 102 дугаар байранд 803 тоодыг захиалгад ашиглалтанд орох хугацааг 2021 оны 12 дугаар сарын 25 гэжээ. Харин захиалагч мөн 102 дугаар байрны 810 тоодод захиалга өгөхөд ашиглалтанд орох хугацааг 2022 оны 12 дугаар сарын 30-нд улсын комисс түлээлгэн өгч ашиглалтанд оруулна гэж бүтэн жилийн зөрүүтэй буюу тоод хаалга тус бүр өөр хугацаанд ашиглалтанд орох хэмээтээр гэрээ байгуулжээ. Захиалагчид тасралтгүй мөнгө хийж байсан. Тэр мөнгө хайцсан бай. Тайлбар авах эрх нь захиалагч нарт бас бий. Тайлбарлаагүй тохиолдолд хардагч эрхтэй. Одоогоор Өргөө хаан констракшн Улаанбаатарт Сүхбаатарт дүүргдэг Юан офисын барилгыг Асар өргөө компани захиалгаар барьж байгаа гэх. Гэвч Асар өргөө компани нь Өргөө хаан компани ерөнхий захирал ган зэргийг төрсөн ах зоригтын компани байна. Арай захиалагчдаас авсан мөнгөөр нийслэл хотноо барилга барьж дуусныхаа дараа захиалагчийн мөнгийг өгөх гэж байгаа юм биш биз? Өргөө хаан шогтоос нэг компани баггүй. Тэр Асар өргөө гэдэг компани захиалга өгсөн байна шүү дээ. Тэгээд тэдний бас орсон мөнгөөр нь барилга барьдаг. Одоо мөнгө өгч байгаа зогссон шүү дээ. Иргэдийн хуруу хумсаа хугалах шихаж байдган барим өгсөн мөнгийг нь ийн эргүүлж байгаа юм бол энэ бас асуудал. Хууль хяналтын байгууллагынхан залилан мөн эсхийг хянаж иргэдийнхээ иргэшгийг хуулийн хүрээнд хамгаалах ёстой. Энд хийгээд өргсөн ажлын гүйцэтгэлийг үнэлүүлэхэд захиалагчаас авсан мөнгө хаашаа орсон?
хаан яваг тогтоох анхны алхам хийгдчихнэ. Уурхачин хоёрт захиалга болгон оруулсан мөнгө өөр газар, өөр зориулалтаар зарцуулагдаж явбал энэ захиалагчдаа мэхэлсэн заллин мөн болно. Захиалагчдын уурхачдын хөлс шингэсэн мөнгө хаайтсан бай. Нэвтрүүлэгт үргэлжлэл бий.